нэг орлоо. Тэгэхээр багш нь энэ дээр нэг зөвлөгөө өгье. Ер нь бол юмыг их энгийн болгож ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл хоёулаа дахиад нэг удаа за одоо илүү багшаа дуурайгаад яг энэ өнгийг сонсонгуудаа дагаад яв гээд чангаар яв гээд нэг удаа тэгчих юм бол илүү гоё болно. 3 удаа явж байгаа шүү дээ. Одоо хоёулаа дасгалаа. Тэгэхэд илүү үр дунгорно. Одоо хоёулаа гараад. Одоо арай чанга өнгөр дуу. Нэгдүгээр чанга өнгөөр, хоёрдугаарт амаа нээгээд илүү одоо би урагшаа аяараа би чангарна гэж зориг одоо зориг тавиад тий. Тий амаа нээж. Эхлээд өнгөө олох хэрэгтэй. Тий шүү дээ. Эхлээд өнгөө сонсоод дагах хэрэгтэй. Тий. Тэгэхээр нөгөө нэг панограм хөгжимтэй явахгүй байгаа зүйл маань яаж байгаа гэхээр өнгөө сонсохгүй өөрөө ингээд нөгөө юу яагаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө эвтэйхэн гэсэн өнгөөр дуулах гад биш. Нөгөө нэг эхлээд хүүхд ингээд нөгөө өсөг сурахын тулд ингээд өөрөө зохиож уншаад байдаг шүү дээ. Тий санаж гэнэ үү? Одоо цагаан толгой уншихад яг эн алтан гэхийн оронд алт ч гэдэг юм нэг тэгнэтэй адилхан зохиогоод байна гэсэн үг. Яарад байна гэсэн үг. За явлаа. За одоо яг багшийг сонсно. Наатагаа тод чанга болгоно. Одоо жоохон гочогийн хоёроос сонсогдохгүй. Тий, одоо ингэн анхаарлаа төвлөрүүлнэ. За. Битээ өөрчил. Тэгээд анхаарлаа төвлөрүүлээд жоохон ингэ хэлбэлцгээр зэрэг солгоо юм шиг сонсогддог солонгорч. За, явлаа. Занаатаад амаа нэгээд илүү чанга болгоно. Одоо дараагийн өнгөтэй холбоё. Буцъя. Шууд буцна. Гэхгүй за. Яа тэгвэл 5 өнгө байхаар битээрт арай хүндэж байгаа учраас багш нь 3 болгоцсон. За явлаа. Доошилж байгаа. Ийм маягаар жоохон наривчилж ажиллагаад гэсэн үг. Гэхдээ ирээдүй байна. Тэгээ яа тийм вэ? Нөгөө чихний бүгдээс гарна гэдэг шиг. Бага огаар арайд нэг ойлгох учраас мэдэрч байна.